За сайн байцгаана уу. За энэ дээр стиматор юм дээр тендерүүд бол ингээд зорилготод ороод ирдэг байгаа. За эндээс би жишээ олгоод нэг тендер рүү орсон. За энэ дээр ингээд Эрдэнэтийн үйлдвэрийн 1-р байрны засварын ажилгээд 800 сая тендер байна. За барилгын зураг төсөвгээд зураг төсөвтэйгээ ингээд ажлууд нь тавигдсан байна. Энэ ажлын тоо хэмжээгээр тендер хийгдэх ёстой. За энэ төсөө би татаж авсан. Татаж аваад зөвхөн тоо хэмжээг нь ингээд салгаад хадгалчихж байгаа. Тоо хэмжээг нь салгаж хадгална. Тоног төхөөрөмж хэсгийг бол дараа нь гараар оруулна гэсэн үг. За ингээд барилгын төсөв гэж орлоо. Шинээр нэмэх гээд файлаа сонгоно. Яг ийм форматтай файл байна. За энэ файл маань зөв байна. Сонголоо. За эхлээд форматыг шалгаж байгаа. Програмаар автоматар. За болж байна. За одоо нэр усаа оруулна да. Нэгдүгээр засварын ажил. За байгууллагын стиматор клауд. За энэ барилгын мэдээлэл сэтгүүлийн үнийг оруулнаа. 26 оны сая 2 дугаар улирал буюу 6 сард гарсан сэтгүүл байгаа. Тарифа сонгоно. 24 оны цайлангийн тариф. За барилгын боломжийн төрөл маань орон сууц олон нийтийн барилгын боломжаа. За энэ дээр Эрдэнэт ингээд сонгочлоо. За энэ бол ингээд нэгдүгээр багч юм. За энэ мэдээллийг заавал бүхэл албагүй. За ингээд дараагийнх. За нэмэгдэл зарлаа норматив жишг хуваар тооцноо. Ашиг тооцно, тоног төхөөрөмжөнд тооцно, нөт тооцно, нормчлалын зардал тооцно. За захиалагчийн техник хяналтын зардлыг 2 хуваар тооцно. За төр байр байхгүй. За энэ дээр зургийн үн мөн гэсэн юм байхгүй байсан. За зарим тендерүүд дээр зургийн үн тетэн төгрөг гэдээ байж байгаа. Тэрийг бол энэ дээр оруулж өгөх ёстой гэсэн. За магадлалгүй ажил 2 хуваар байна. Үйлдвэрийн барилга бол 3, онцгой төвшөлтэй барилга бол 60 хүртэл байдаг. За ингээд бодолт их. За ерөнхийдөө саяны энэ ажлуудыг шифрийг нь олоод засаад оруулна гэдэг бол маш их хугацаа шаарддаг ажил. За энийг хэдэн минутанд бодохыг хүлээж яа. Технологийн нэрэнд ажилтны цагийн тайланд гараар боддоггүй гар. Ердөө ганцхан товшилбар цагаа бүртгүүл. За ингээд тийм л оюун маань
8 цаг 2 минут 16 секундээс эхлээд 8 цаг 5 минут 36 секундын хооронд, за нийт 3 минутын хооронд бодлтыг хийсэн байна. За ямар нэгэн алдаа бол илрүүлээгүй байна. За ингээ ороод ирчихлээ шүү. За энийгээ бид нар саяны PDF-тэйгээр болгож үзье. За ажил гэдэг бүлэг ажил дээр 15.3 металл рамда шилэн ханаалга гэдэг ажил дээр 51.30.007 гэдэг үндэслэл сонгосон байна. Үндслүүд нь байхгүй шүү. За модон рамда цонх болох дээр цэвэр модон шат задлж буулгах 16.3 гэж оруулсан байна. За энэ үндслийг бол хайж олж заснаа. За цонхны тавцан буулгах 50-руу цонхыг задлж буулгах гээд 5 м квадрат болсон байна. Нэг хайрцаг. За барилгын хог ачих гэдэг ажил дээр гэж орсон байна. За энэ ажил гэдэг бүлэг маань доош үргэлжлээд металл вакуум рамтай алга гэдэг дээр металл вакуум цонх ханзуулах гээд 10.750.005 15.3 квадрат за болж байна. Хунц рамтай вакуум цонх ухсрах 12.5 болж байна. За энэ цонхны гантэг чулуун тавцан ухсрах 5 м квадрат ажил маань 2 м квадрат хүртэл талбайтай цонхны дан жааз ухсрах чулуун хан тэгээд ингэж орж ирсэн байна. За шифрүүд нь байвал шууд ороод ирэхээр байгаа. Буулгах ажил дээр том хаалга буулгах гэдэг ажил ангаж орж ирсэн байна. 3 квадрат. За хийгдэх ажил гэдэг дээр ижүүрэн металл вакуум хаалгах хийх. За ханд энэ 10-тай гаражийн төмөр хаалга ухсрах. За боллонтой шүшдэг хөөсөр чигжих 10 квадрат гэж болсон байна. За дараагийн буулгах ажил маань өндөрсөн хэсгийг шаврыг хохлон буулгах гээд за энэ дээр модон баг нь хохулж унгах гээд 15 квадрат 35 175 за 100 метрийн нэгжүүдийг солих шаардлагатай. За ямар ч байсан бүх ажилбарууд маань ингээд ороод ирсэн байна. Энэ дээрээ тэгээд одоо энэ нэгжээс болохоор бол энэ хажуудал дээрээ одоо тохирох нэгжийг олоод сонгоно гэсэн. Энэ дээр ингээд цонх буулгах гэж хай. За энэ дээр энэ 10 м-тэйгээр орцсон байсан. За энэ цонх буулгах гэдэг дээр 50-руу цонхыг задлж буулгах гэдэг дээр энэ ажлаар солих гэвэл энэ тал дээрээ нормосоо хайж байгаа үндслээ сонгоод за эндээ юу чинь за ямар үндсэл байлаа тэрийг хараадах юм. За энэ дээр болохоор онцор хамтаа вакуум цонх ухсрах гэж байна. За энэ 16.3 чинь модон рамтай цонх буулгах гэж байгаа. Метр квадрат энэ дээр 10 метрийг ороод ирсэн. Цонх задлж буулгах. 50-тай 50-руу цонх гэж байна. Нэг хайрцаг гэдэг нэгчтэй. За хамгийн тохирох нь бол модон рамтай гэхээр энэ 50-тай цонхыг задлж буулгах гэдэг ажлаар солилоо. Тэгээ энэ солихоор бол энэ дээрээ доржно. За ингээд солигдоод ороод ирж байна. Нэг чинь метр квадрат гэсэн байна.
ингээд нэрийг нь за энэ мэтчлэн бол ингээд шифрүүдээ ажлуудаа солиод явчихнаа. За тэгээд тендерийн төсөн маань тайлан гэж ороод төсвийн товчоо гээд товчоо гараад гээ. За ингээд 770 эдэн сая гээд гараад ирж байна. За энэ батлагдсан төсөн маань 800 сая байгаа. За тэгээд энэ төсөвтөө тааруулаад бид нар ажлуудаа нэмж хасаад явчих бас болно. Ингээд төсөн маань бол ингээ гараад ирж байгаа. За тоног төхөөрөмжөө яаж нэмэх вэ гэхээр одоо энэ төсвийнхаа тоног төхөөрөмж гэдэг рүү орж ингээд тус нь та бусг явуул амар. За энэ буулгах ажилд хамааралтай. Саяны тоо хэмжээг харна. За энэ устгайгүй тоо хэмжээг харъя. За энэ байна. За буулгах ажил дээр жишээлбэл ажлын тоо хэмжээ, тоног төхөөрөмж. За энэ байна. Буулгах тоноглол материал дээр галын конвектор 5 ширхэгтэй 5 ширхэг гэж байна. Галын конвектор энэ дээр нэмж орлоо. Дээрээсээ хайчин. Галын ингээд хайчвал ингээд ямар материалууд нь гараад ирнэ. За галын конвектор гэж бол байхгүй байна. За харилцаагаар галын хушуу гэдгээр сонгочихъя. За 5 ширхэг гээд нэмэх. За ингууд энэ галын конвектор гэдэг маань энэ дээр нэмэгдээд ороод ирнэ гэсэн үг. За иймэрхүү байдлаар тоног төхөөрөмж дээрээ нэмээд оруулчихнаа. Тэгээд эцсийн тайлангаа татахтаа та бүхэн маань тайлан гэж ороод за төсвийн товчоо руу ороод товчоогоос тайлан татах гээд маягтуудаа ингээд татаад за ингээд татаад авчнаа. Нэг дор бүх тайлангаа нэгтгээ татаад авна. За ингээд нэгтгэл маань шууд ингээ гараад ирлээ 771 сая. За ерөөсө бүх 51 тайлан бол бүгд ингээ нэгтгэдэг гараад ирж байна. За ерөнхийдөө хичнээн минутын хугацаанд тендерийн төсөв хийж болж байгаа вэ гэдгийг харуулж байна.